Сайн байцгаана уу? Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За, өмнө нь Ерөөл Төвшин багш нь та нартай биений чилээ гаргах, өглөө сэрэнгүүтээ хийх дасгалыг үзүүлсэн бол өнөөдөр буйнаа багш нь илүү эмэгтэйчүүдэд зориулсан. За, миний хувьд өөртөө яг чухал гэж батсан одоо дасгалуудаа нийлүүлсэн хувилбарыг нь үзүүлэх гэж байна. За, бүгдээрээ дагаад хийгээрэй. Эхлээд цаахан биеэ сунгаад, хоёр хажуу тишээ сунгаад. За, одоо хүзүүгээ. Хашаа. Хажуу тишээ. Хажуу тишээ. Уюуд яг хөддөг бүх чиглэлд нь хөдөлгүүл сайн байдаг. За, мөр хаашаа нухлаа. Одоо эндээс жоохон мөрний хөдөлгөөнүүд их шүү дээ. Монгол үжийн хөдөлгөөнтэй жоохон төстөө. За, хаашаа салбирч нухлаа. Доошоо цахилаа. За, урагшаага нухлаа. За, урагшаа, хаашаа, урагшаа, хаашаа. За, дээшээ, доошоо. За, хүүхдүүд ч гэсэн энэ дасгалыг хийх юм бол энэ хаашаа нухлах дасгал нурууны бөхтрийг сайн засдаг. За, ингэж бас хийж болно. За, эндээс мөрөө явлаа. Нухлаа. Тэгэхээр нухлаа. Цохлоо, талны цохлоо. Энэ асуудлуудыг хийчихээр ерөөсө хоён хөөрдгөө. За, энэ Монгол үдгийн жороо хавиргаан айдлага энэ дотор ирэхтнийг маш сайн зайлж хоол шингээхэд нөлөөлдөг. За, ингээд дөрүүдийн мошигж байгаа байрал гэсэн үг. Энэ бас детоксыг сайн нөлөөтэй. За, одоо гарны уюуд. За, Монгол үжиг үерзэх дасгал гэж бас нэрлэдэг. Гэхдээ миний хувьд зүгээр үеэ хөдлөх дасгал болгож ашигладаг. Ингэж хийж болно. Эсвэл ингээд дээшигээ алгаа харуулж байгаа ингэж бас хийж болно. Ер нь хүүхдүүдэд их заагаад өгчвөл компьютер дээр ажилладаг, хичээл их хийдэг хүүхдүүд энэ үений дасгал маш сайн мэддэг. За, ингээ хоёр гарыг ардаа нийлүүлнэ. За, нөгөө талдаа бас. Энэ бас их сайн дал мөрийг сайн сонгож өгдөг. За, одоо эндээс хоёр гараа ардаа, хоёр алгыг нийлүүлээд хоошоо сайн татаад. За, тэгээд урагшаа унна. Нэг. За, дахиад хоошоо татлаа. Урагшаагаа ундлаа, сунгалаа. За, одоо эндээс бэлхүүсээ сайхан эргүүлээд. За, мушиглаа. Хэвлэгээ чангалж хийн шүү. Одоо цүн болж байгаа чангалаа. За, аяллаа үед энэ дасгалаа өглөөдөө ганц хийчихдэг. Тэгээд бүх дасгалын мэн заримд орлоо шүү дээ. За, таазаа маш сайн сунгаж явах хэрэгтэй. За, одоо энд хийх дасгал маань энэ цавны булчингуудыг маш сайн суулж өгдөг. Мөн эмэгтэйчүүд нөхөн үрчгүүд маш сайн хэрэгтэй. Яг хийхдээ энэ хөвлийн булчингаа тосгошоогоос ороо жоохон чангалж хийн шүү. Нэг гадагшаага эхлээд 3 хөлөө хөвлийн булчингаараа татаж хийж байгаа гэсэн үг. 5 6 7 8. За, одоо эндээс буцаагаад 1 2 3 удаан суугаа ажил хийдэг хүмүүс маш сайн. Хөлний тусан хангамж тунгалгийг нэхэд тусалдаг. 7 8. За, одоо эндээс 1 өвдгөө урагшаага татна. 2 3 4 5 6 7 8. За, одоо эндээс хөлөө шулуун 1 2 3 4 5 6 7 8. За,
За одоо өвдөг рүүгээ хідүүл орно. За дахиад нэг сая хэрэгүүлж. За өвдөг рүү ороход миний хувьд бол арай ерөө төвшин багшиг нь арай өөрчилж хийдэг. За тэрний яадаг вэ гэхээр сандал суулаа. Дээшээ гарыг өргөлөө. Гарыг сайн дээшээгээ бүх бие сунгаад үлмий дээр гарч байгаа. 8-аар хийчих. 7 8. За. Одоо эндээс өвдөгнийхээ үеиг 1 2 3 За өвдөг хэрэглээд 1 3 4 2 4 3 1 3 4. Ер нь үе мөч маань өдөрт нэг удаа ингэ заавал хөдөлсөн баха. Тэгээд үе мөчний өвчнөөс сэргийлэн бас идэгэн. Бууга хөдлөхдөө шагааныхаа үе хөдлөн. Нэг хөс жоохон чихраад маш гоё болно. За ингээд бүх үеуд маань дуусныхаа дараа нэг үлмий дээр гарна. Одоо нөгөө ерөөл төвшин багшийнх нь хэлдэг шилвэний болчонгаа өглөөдөө ажлуудад эхэлчих юм бол 2 дахь зүрх гэж байгаа ш. Зүрхээ маш сайн дэмжинэ. 2 4. За одоо хөлөө урагшаа харуулж агаад 2 гараа дээш өргөө бүтэн биеэ сун. 1 үлмий дээр гарна. 2 3 4. Дасгал болохоор энэ эмэгтэйчүүдийн цээж орчим уушгины багтамжийг маш сайн сайжруулдаг мөн одоо бидний энэ бүхтэр гэж байгаа шүү дээ. Энэ хэсгийг маш сайн засдаг. Тунгалгийн судлыг бас нээдэг. 1 үлмий дээр гарлаа 2 3 4 5 6 7 8. За одоо болохоор 2 гарыг ардаа ингэж зохино гэсэн. Яг урдаа ингэж зохиж байгаа юм шиг. Дахиад үлмий дээр гарна. 1 2 3 4 5 6 7 За одоо эндээс 2 нөгөө дахиад гэд бүжиг байдэн шүү дээ. Яг тэр бүжиг шиг. Гэхдээ энэ 2 гараараа энэ өрц орчмыг цогч өгж байгаа. Ингэснээр илгийг маш сайн идэвхжүүлдэг. 1 2 4 5 6 7 10. За эндээс нэг гараа маш сайн сул саваад үлмий дээрээ нөгөө тунгалгийн судлаа идэвхжүүлэх тасгалыг хийж байгаа гэсэн. За тэгээ 2 хажуу тишээ сайхан сунгаад. За тэгээд хамгийн сүүлд нь ингээ бүх биенийхээ арсыг ингээ сайхан гаднаас нь зохиод өгнө. Ялангуяа энэ үеуд дээр маш сайн хүчтэй. Эмэгтэйчүүд ялангуяа энэ хэсэг дээр маш их тунгалгийн бохирдлын хэсэгт одоо хөрөмтлөгддөг. Тэгээ ингээ бүх үеэ сайхан зохиож өгөөд суух хэсгээ. Тэгээд толгой арай нүүр. За ингээд өнөөдрийн дасгал маань ингээд өөрч байна. За та нар байна дасгалаа дагч хийгээ группт оруулаарай. Тэр баяртай.